За бүгдээрээ сайн байцгаана уу? Energy Clinic Mongolia-гаас мэдчилж байна. За өнөөдрийн уншлагаараа болохоор no contact буюу харилцаа холбоогүй хүн холбоо тогтоох уу гэд уншлага хийхээр болсон. За тэгээд энэ уншлагынхаа сэдвийг болохоор Instagram дээр poll хийгээд тэгээд тэндээсээ хамгийн их санал авсан уншлагын сэдв гээд хийж байгаа шүү гэдгийг сануулъя. 8 дугаар сарын уншлагыг бол бас энэ сард би бас арай л амжаагүй болохоор үнэхээр цаг завгаараа дамжаагүй болохоор хийж чадаагүй. Тэгтээ 7 хоногийн prediction-ууд энэ сартаа ер нь хий гэж бодсон байгаа. Тэгээд тэр 7 хоногийн prediction-уудыг болохоор real байдлаар Instagram дээр хийн тийм болохоор poll-доо ч гэсэн идэвхтэй оролцоод тэгээд 7 хоногийн prediction-уудыг ч гэсэн сонсоод яваарай. Манай Instagram хаягийг тэгээд дагаарай. Clinic Energy гэдэг Instagram хаяг байгаа. Description дотор би линкийг нь оруулна. За тэгээ өнөөдрийн уншлагаар болохоор нэмэлт дээр yes or no question оруулж байгаа. Тэгээд яг бичлэг хийж явах явцдаа yes or no question оруулах гэж байгаад мартсан байлээ. Тийм болохоор нэмэлт дээрээ оруулна. За таны ингээд бодсон асуултанд хариулах байгаа хгүй. Тэгэхээр та ихлэ асуултаа бодоод тэгээд би асуултных нь хариу нь хэдэн хувьтай тийм байна, хэдэн хувьтай үгүй байна. Бас тэгээд яагаад үгүй юм бол яагаад тийм юм бол гэдгийг нь бүгдээрээ нэмэлт дээр шалгах байгаа шүү гэдгийг сануулъя. За энэ удаагийн уншлагын групп сонголтын хүзрүүд болохоор энэ Wild Unknown гэдэг Oracle Tarot хүзрөөсөө гаргаж ирсэн. Нэлийн алдартай хүзэр тийм хүн болгон л баг ашигладаг байх Tarot уншигч болгон. За эхний групп болохоор Alethea гэдэг ийм хүзэр гарч ирсэн. За монголоор одоо энийг яаж тайлбарлахыг мэдэхгүй байна. Гэхдээ хүзрийнх нь өөрийнх нь утга санаа нь бол бас нэлийн гүн гүнзгий гоё юм билээ. Хоёрдугаар группийн хүзэр болохоор The Siren буюу одоо ийм дохиод уу хоолой гэсэн утгатай хүзэр гарч ирсэн. Гуравдугаар группийн хүзэр нь болохоор The Forest буюу аймаг гэсэн утгатай хүзэр гарч ирсэн байна. За тэгээд бүгдээрээ сайхан төвлөрч сууж агаад групп сонголтуудаа хийгээд тэгээд сонгосон групп дээр нь уулзцгаая. За одоо бүгдээрээ нэгдүгээр группийнхаа уншлах руу орцгоё. Нэгдүгээр группийнхан маань энэ Alethea гэсэн хүзрийг сонгосон байгаа. Тэгэхээр энэ хүзэр бас нэлийн гүнзгий утга учиртай хүзэр байсан л да. Яг энэ үннээ олж мэдэх, үннээ илэрхийлж гаргах, хэлэх, ярилцах. Яг үнэн гэдэг зүйлийг өөрийнхөө бүр ингэж сүнсээрээ ойлгож мэдэх. Тэгээд тэрийг илэрхийлж, тэрийг үнэн мөн чанарыг нь нөхцөл байдлаас ойлгох гэсэн бас юм утга учиртай. Тэгээд ингээд энэ хүзрийг харахад бол тийм ээ хар цагаан хар гэд яг юм болгон нэг янзаараа бас биш гэсэн утгатай байна л да. Тийм ээ хичнээн одоо энэ талаас ингээ харахад болохоор энэ талын хүн одоо юу гэдэг харилцаа нөхцөл байдал нь ийм харанхуй dark тийм ээ мэдэгдэхгүй байгаа ч гэсэн энэ дотор сайн зүйлсүүд ч гэсэн байгаа гэсэн утгатай. Энэ талд сайн зүйлс их байгаа ч гэсэн энэ хүний дотор бас харанхуй талууд ч гэсэн байна гэсэн утгатай юм шиг бол надад харагдчихээн. Хоёр хүн хоёулаа ингээд хоёр өөр тийшээ харцсан хин хинийхээ өнцгөөс бас нөхцөл байдлын яг үнэн мөн чанарыг ойлгож чадахгүй ойлголцож нэг нэгэндээ бас үннээ хэлж гаргаж ярилцаж чадахгүй байгаа юм болов уу гэж харагдлаа. Юмс яг юм хар цагаан бас биш шүү гэж хэлж байна л да. Энэ хүн одоо ийм үйлдэл хийлээгээд тийм ээ ийм алдаа гаргалаа гэд энэ хүнийг ингээд бүхэлд нь илэрхийлж байгаа зүйл биш гэж хэлж байгаа байхгүй юу те. Тань руу одоо юу гэдгийг холбоо байхгүй таныг орхицсан байлаа гэд тэр хүн ийм хогийн зан гаргасан одоо амар муу хүн гэсэн үг бас биш байгаа байхгүй юу. Тэр хүний дотор сайн зүйлсүүд байгаа, сайхан сэтгэл бас байгаа. Танд гаргаж исэн сайхан хандлагууд хэлж исэн үгс ч юм уу те гаргаж исэн сэтгэл байгаа. Таны хувьд ч ихсэн ялгаагүй та ингээд амар юм сайн сайхан зүйлийг энэ хүнд хэлж хийж исэн ч гэсэн таны дотор бас харанхуй тал байгаа байхгүй юу? Тэ таны дотор байгаа харанхуй тал нь бас энэ хүн тэрийг ингэж олж харж чадахгүй байгаа тай холбоотой юм болов уу гэж бас харагдаж байна. Тэгэхээр одоо
нэг нэгэндээ өөрсдийнхөө доторхоо ингэж уудалж илэрхийлж ярих. Ингээ хоёр талд гарчаад хоёр талд хин хинийхээ талаар нэм дүгнэлт хийгээд нэг юм ойлголт, assumption хийгээд шүүмжлэл гаргаад тийм ээ. Тэгээд нэг ойлгохгүй байгаа юм болов уу гэж бол харагдаж байна. За энэ бол ерөнхий нэрэг байлаа. Тэгээд discontent and boredom гэдэг бас энэ хөзрийг би сонгож авсан Oracle хөзөр. Энэ нь өөрөө уламжлалт хөзрөөр бол ер нь 4-ийн аяга гэх юм уу да. Гэхдээ илэрхийлж байгаа утга нь болохоор сэтгэл хангалуун бус байдал, уйдгартай байдлыг илэрхийлж байна тийм ээ. Тэгэд энэ хүн болохоор харилцаанд нөхцөл байдалд эсвэл бүр өөртөө ч юм уу ийм сэтгэл хангалуун бус байж болно. Тэгээд ингээд энэ гоё ирээдүй энэ цаашид болж бүтэж болох ирээдүй цаашдын амьдрал ч юм уу тийм энэ харилцааны ирээдүй гэх мэт ийм зүйлсээс ингээд нүрээ буруулаад нуруугаа харуулсан байгаад байгааз. Энэ хүний харж байгаа зүг нь бол харанхуй зүг рүү хараад байгаа юм шиг. Тэгэхээр бас юмсыг ингэж бүрэн боддоор нь бас олж харахгүй байгааг илэрхийлж байна л да. Жохон сөрөг талуудыг нь олж хараад сөрөг талууд дээр нь илүү анхаарлаа төвлөрүүлээд надад энэ хүн ийм зүйл хийсэн намайг ингэж гомдоож өвдөгсөн гэдэг ч юм уу те. Баг зэргийн тийм resentment нөгөө бусдыг буруутгах тийм үзэл бас байгаа байхгүй юу? Тэгэхэд яг үнэндээ энэ хүн зүгээр хоошоо эргэж хараад үнэн бодтой зүйлсийг олж хараад тийм ээ юмсыг ингэж big picture буюу том зургаар нь бас олж харж чадахгүй байгаа юм болов уу? Өөрөө нуруугаа харуулсан байгаа гэдгээ ойлгохгүй байгаа юм болов уу гэж бас харагдаж байна. За ийм байлаа. Тэгээд одоо болохоор бүгдээрээ ер нь энэ харилцаа ер нь ямар хөө байсан. Тэгээд яагаад харилцаа холбоогүй болцсон гэдгийг нь харъя. Тэгэхээр тэр болохоор энергийн чек болох ёстой. Нэгийг сонгосон хүмүүс маань бодож байгаа хүнтэйгээ харилцаа холбоогүй байгаа хүнтэйгээ өмнө нь ямар харилцаатай байсан бэ? Яагаад харилцаа холбоогүй болцсон байгаа вэ? Wheel of Fortune тайлбарлал. За төвчээргүй хүлээцгүй байсан болохоор тэгээд хин хинэний юм тогтож суусан хүлээцтэй тийм энерги ерөөсө гаргаагүй effort тийм ээ хичээл зүтгэл багтаа байсан гэж хэлж байна. Тэгээд энэ харилцааны өмнө нь ямар байсныг нь бол ерөөсө харуулсангүй яагаад холбоогүй болсон бэ гэдгийг бол харуулж байна. Тийм ээ яг яагаад холбоогүй болсон бэ? Харилцаа ер нь яг юу болоод ийм байдалд хүрвэ гэдгийг бол харуулж байна л да.
За аль нэг энерги нь болохоор тийм ээ эмгтэй энерги юм болов. Ер нь ийм харилцааны нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байсан гэж байгаа байхгүй юу? Хүлээгээл байгаа юм шиг нөгөө хүний ингээл үйлдэл хийхийг нь хүлээгээл. Тийм ээ энэ хүн одоо яагаад над руу үйлдэл хийхгүй байна? Яагаад холбоо барихгүй? Яагаад уулзах ихгүй байна гэдэг ч юм уу тийм. Ерөөсөө ингээд нэг юм зогсон гатцсан байдалтай байгаад исэн байгаа байхгүй юу? Тэгээд энийг болохоор жоохон тийм ууртай бас илэрхийлсэн юм болов уу гэж харагдаж байна. Одоо энэ эмэгтэйн дүр зургийг харахад энэ хүн бол ингээд шудраг ёс нэгцэн тийм ээ. Би ингэж хичээж байхад энэ хүн яагаад ингэж хичээл зүтгэл гаргасангүй вэ? Адилхан хэмжээгээр харилцаанд өгөх ёстой биз дээ гэд тийм. Надад ингэж хандсангүй, би ингэж хандж байхад надад ингэж хандсангүй, надад ийм зүйлийг амлсангүй, ийм зүйлийг өгсөнгүй гэдэг ч юм уу. Над руу үйлдэл хийсэнгүй гэд. Тэгээд ер нь бол энэ харилцааныг сэтгэл хангалуун бус байсан. Хүлээгээл байгаа юм шиг. Ганцаараа ингээл хүлээгээл ёо цаг хэд болчихно юм ч одоо хэдэн өдөр болчихвоо. Ерөөсөө холбоо байдаггүй. Хэдэн цагийн дараа хариу бичиж байгаа юм бэ гэх мэтчлэн иймэрхүү нөхцөл байдалтай байсан байна гэж байна. Тэгээд тэр хүн болохоор ер нь бол айгу тайван байсан байхгүй юу? Тайван тэгтээ жоохон тийм тоомжиргүй байдалтай. Ямар нэгэн үйлдэл байхгүй, ямар нэгэн байдлаар алхам ингэж хийхгүй. Ер нь ингээд яг юу хийхээ мэдэхгүй жоохон гаццсан юм болов гэж харагдаж байна. Тэгээд энэ нь болохоор ингээд өөрийгөө нэг жоох юм хамгаалж байгаа хэлбэр юм уу да, нэг юм хан босгоцсон юм шиг тийм ээ. Эсвэл яг ямар реакшн гаргаж ямар ийм хариу үйлдэл үзүүлэхээ бас мэдэхгүй байсан юм болов гэж бол харагдлаа. Ингээ хүн уурлаад ахаар бас нөгөө хүн одоо яахаа мэдэхгүй болоод өөрийгөө жоох ингээ хуминда их тийм хумсан байдалтай байсан. Тэгэхээр энэ хүн үйлдэл хийхгүй байгаад өөрийгөө ингээ хумаад чимээгүй болоод ахаар таны сэтгэл санаа улам ингээд хямраад дордоод байсан байгаа хгүй. Одоо энэ эмэгтэй бол гав ганцаар ингээ бороонд зогсож байгаа тийм ээ. Сэтгэл татварчин бол ерөөсөө ийм үйлдэл цахилгаантай бороо орж байгаа юм шиг л тийм баргаар хүйтэн мэдрэмж бол төрж байсан гэдгийг чинь. Тэгэд энэ хүний үйлдэл хийхгүй байсан шалтгаан нь бол амар юм зориггүй байгаа хгүй юу. Одоо энэ judgment гэсэн хүчийг харахад бол энэ хүн одоо ийм амар ууртай мангастай нүүр тулж байгаа юм шиг бол харагдаж байгаа тийм ээ. Тэр judgment гэсэн хүчүүд болохоор judge хийлгэж шүүмжлэл хийлгэж байгаа юм шиг, шүүмжлүүлж байгаа юм шиг бас орж ирж байгаа юм л да. Яг ийм нүүр тулахаас ер нь жоохон айгаад зүгтцсэн болов гэмээр. За одоо би бас хэд хоног холбоо барьсангүй, үйлдэл хийсэнгүй одоо өстө уурлаад бөө юм болох байх гэсэн нэг тийм жоохон айдастай ч юм уу. Зүгтсэн байдалтай л харагдаж байна л да. Нүүр тулахаас айдсан, ер нь жоохон тийм айсан, хулчийсан, тийм зориггүй тийм энерги байна. Тэгээл ер нь энэ бүхнээс болоод энэ харилцаа ер нь жоохон дууссан байдалтай. Та өөрөө бас дуусгая гэж хэлсэн байж магадгүй. Эсвэл энэ хүн ер нь бол ямар ч холбоогүй тэгэл алга болол тийм ээ. Тэгээд та за угаасаа энэ ч одоо бүтгэ байлаа. Энэ харилцаа бас нэг амар удаан үргэлжилсэн харилцаа бас биш юм болов гэж харагдаж байна. Ер нь ийм жоохон тогтворгүй харилцаа байсан байгаа хгүй, тодорхойгүй тийм ээ. Энэ харилцааны суурь нь жоохон бага. Харилцааны суурь гэхээр хоорондоо нэг нэгэндээ итгэл тийм ээ, нэг нэгийг ойлгох, ойлголцол хин хэнийг одоо хэр сайн таньж мэддэг хүмүүсийн гэсэн нэг тийм суурь нь жоохон бага. Би нэгэ нэг сайн мэдхгүй ч юм уу. Ямар зан гаргадаг, ямар үед ямар зан гаргаж яаж хүлээж авдаг гэдэг гэх мэтчлэн тэр талаар ойлголт жоохон багтай, суурь багтай. Тэгээ тийм болохоор бас ингээд дуусахтаа жоохон хурдан байсан гэж бол тайлбарлаж байна. Амар ядарсан байна шүү. Энэ хүний талаар тийм ээ ойлголт авах гэж та бас жоохон ядарсан юм уу гэж харагдлаа. Шүн одоо нойр муу байсан юм шиг тийм ээ. Шүнжин бас нэлээд их юм бодоод ингээ тайван байж чадахгүй байсан юм болов уу гэж харагдаж байна. Гэхдээ энэ нь болохоор
юунаас болоод тайван байж чадахгүй байгаа вэ гэхээр яг юу болсон юм бэ гэдгийг ойлгож чадахгүй байгаад байгаа байхгүй юу? Тодорхой зүйл байхгүй байгаа болохоор, тодорхой хариу аваагүй болохоор, тийм ээ. Ямар нэгэн үйлдэл байхгүй болохоор тэгээд ийм яг энэ хүн юу бодоод яагаад байгаа юм бол гэд учир нь ойлгохдохгүй, ойлгомжгүй байгаад байгаа болохоор тэрийг ойлгох гээд айгүй их юм бодсон бас ийм тайрууд үздэг хүмүүсээр үзүүлсэн ч байж магадгүй. Ямар нэгэн өөр байдлаар хариу авч юм тодорхой хариулт авч сэтгэлийн амраах тийм хүсэл бол айгүй их байна. Таныг бол бас нэлийн төвчээргүй байна гэж хэлж байна. Энэ харилцааны холбоогүй харилцаагүй болсон шалтгаан нь болохоор жоохон аль нэг талаас хоёр талаас хоёулаач байж магадгүй. Ер нь тийм төвчээргүй, ууралсан, шаардлага их тавьсан, дургуутслаад айгүй тийм хурц хатуу байдлаар бас илэрхийлсэн болов тийм ээ. Хүлээцтэй хандаж, тайван хандаж чадаагүй гэдгээс ер нь болоод энэ харилцаа тодорхойгүй харилцаа нь бүр ингээд дууссан юм болов уу гэж харагдаж байна. Тэгээд ер нь холбоо харилцаагүй болцсон байгаа юм болов. За Oracle хүзээр авч үзье. Group 1-ийг сонгосон хүмүүсийн харилцаа ер нь яагаад холбоогүй болсон байна вэ? Spiritual routine, үндэсүр, enchanted cat. Energy frequency shift. Бас нэлийн сүнслэг харилцаа юм болов уу гэж харагдлаа. Энэ гурван хүзүр гуруулаад нэлийн юм сүнслэг spiritual юмсыг яриад байна л та, тийм ээ. Энэ манай ялангуяа үзэгчид маань ер нь бол нэлийн сайн бясалгал хийдэг ч юм уу, энерги цэвэрлүүлдэг ч юм уу, тийм ээ. Өөрийгөө ингэж бохир энергиэс хамгаалдаг ч юм уу, ямар нэгэн байдлаар өөрийнхөө энергийн ийм хэлбэлцэл frequency дээр ер нь анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ингээд таны сэтгэл санааны байдал, таны энергийн хэлбэлцэлд ингээд амар хамааралтай байгаа шүү дээ, тийм ээ, шууд хамааралтай. Гаднаасаа орж ирсэн бохир энерги ч гэсэн таны сэтгэл санаанд нөлөөлж болно. Эсвэл таны сэтгэл санаа хямарснаар таны энергийн түвшинд бас нөлөөлж болно. Энэ бол ерөөсөө ингээд уялдаа холбоотой зүйлс. Тэгээд ингээд харахад тэр нь энэ харилцаанд ер нь нөлөөлсөн гэж хэлж байна л да. Та өөрийгөө хэр сайн хамгаалж байна. Та өөрийнхөө дотоод амар амгалан өөрийнхөө энэ энергийн хэлбэлцлийг хэр сайн хамгаалж, хэр ийм өндөр давтамжтай байлгах чинь гэдгээс энэ харилцааны динамик ер нь цаашдаа ч гэсэн бас нэлийн хамаарна. Энэ удаад ч гэсэн хамаарсан. Та өөрөө сөрөг зүйлс бодоод сөрөг юм хэлбэлцэл төвшөнтэй энергийн хувьд байгаад ахаар харилцаандаа бас ингээд сөрөг зүйл дуудсан юм шиг. Тийм ээ, үл ойлголцол ч юм уу. Энэ хүн бол ингээд өөрөө ирэхгүй жоохон танаас зүгтцсэн байгаа хгүй. Тэгээд тэр нь бас таны энергийн хэлбэлцэл, таны vibe бас нөлөөтэй. Яагаад ингээд зүгтцсэн бэ гэхээр өөрөө ирэхгүй тэр vibe-ыг мэдрээд бас энэ хүн за ер нь жоохон хэцүү уулзъя гэхээр ингээд хэцүү санагтаад байна. Айгаад байна гэдэг ч юм уу, тийм ингээд зүгтмаар санагдсан байгаа байхгүй юу? Тэр хүн болохоор өөрийнхөө peace, өөрийнхөө ийм тайван байдлаа сонгоод явцсан юм шиг. Тэгэхээр эхлээд та өөр дээрээ бас нэлээд сайн анхаарч ажиллах хэрэгтэй юм байна шүү. Гэдгийг хүзэр бол ер нь сануулж байна. Тэгээ энэ харилцаанд ч гэсэн тэр бол хамгийн их нөлөөтэй байсан. Яг яагаад вэ гэвэл тийм ээ. За одоо бүгдээрээ үндсэн асуулт болох энэ харилцаа холбоогүй хүн ер нь холбоо барих нь юу гэж бодож байна гэдгийг харъя.
За групп 1-ийг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүн нь групп 1-ийн рүү холбоо барих нь ямар бодолтой байна вэ? Групп 1-ийн бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн нь групп 1-ийн рүү холбоо барих нь ямар хөө бодолтой байна вэ? Сэтгэл санаа нь дээр ирэхээрээ гэж хэлж байна. Одоо бол ер нь бол нөхцөл байдлын талаар ингээд жоохон бодох хэрэгтэй болсон байгаа. Өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй ч юм уу. Эсвэл ер нь сэтгэл санааны байдал нь нэг тийм сайхан бас биш байгаа юм байна л да. Тийм өөдрөг бас биш ч юм уу, тийм ээ. Юмсыг өөдрөгөөр болгоно бүтээн гэсэн тийм өнцгөөс харж байгаа биш юм болов уу гэж харагдлаа. Тэгээд ер нь бол сайн тунгааж бодох хэрэгтэй байна. Одоогийн байдлаар. Ингээд юу хэлэхээ сайн бодох хэрэгтэй байгаа байхгүй юу? Энэ нэмэгтэй ингээ амгүй байгааз хэлэх хүүгээ ингээд нуугаад дотроо ингэж сайн бодож ийж тэгээд хамаагүй юм яарсан шууд ингээд толгойд орсноо ч юм уу ингэж хамаагүй хэлсэн тийм зүйлийг хүсэхгүй байна. Тэгэхээр ингээ харилцаа улам хэцүү болоод байгаа юм шиг санагдсан. Тийм болохоор нэлээд юм сууж бодож ийж зөв үгээ хэлж зөв хандаж зөв харьцсан гэсэн тийм бодолтой. Яран сандруу байдлаар нэг юм юуч болов юм шиг хүйс хай сайн уу гэдэг ч юм уу тэгж бас орж ирэхгүй юм болов гэж харагдаж байна шүү. Тэгэхэд энэ хүн бол зөв цагаа хүлээж байгаа. Уусаа ингээд цаг хугацаа өнгөрөөд явах тусам харамсна. Харилцаа юм байгаад харамсна тийм ээ. Харилцаанд өөрөө яаж хандсан ямар үйлдэл гаргасан болон гаргаагүйдээ харамсна. Тэгээд угаасаа одоо ингээд нэг юм таныг санаад уулзмаар санагдаад бас юм гомдсон сэтгэлийн шархалсан тийм зүйлс нь багасаад нэг жоохон ингээ эдгээд хүчтэй болоод ирэндээ. Тэгээд ирэхээрээ холбоо барих юм болов уу гэж харагдаж байна. Одоо бол ер нь жоохон тийм хаалттай өөрийгөө хамгаалсан тийм байдалтай. Өөрийгөө хамгаалсан өөрийнхөө юм сэтгэлийн тэнхээ, сэтгэлийн хүч, зориг энэ тийм зүйлс нь жоохон байгаа юм шиг тийм хүчгүй санагдаад байна гэж хэлж байна шүү. Тийм болохоор өөрийгөө ингээ хамгаалаад байгаа л та. Тэгээд хизээ холбоо барих вэ гэдгийгвэл сэтгэл санаа нь дээр ирэхээрээ. Тэгээд танд ингээд таныг гэсэн сэтгэл нь бол ер нь нэг тийм хувирсан, өөрчлөгдсөн гэж бас нэг харагдсангүй. Ер нь бол танд сэтгэлтэй хэвээрээ та таалагддаг, таныг сонирхдаг одоо танд сэтгэлтэй хэвээрээ байгаа хгүй юу?
хайртай гэж хэлж исэн бол хайртай хэвээр ч юм уу тийм ээ. Тэр нь бол өөрчлөгдсөн юм алга. Зүгээр одоо эргээд энэ харилцаанаас ингээд явсан гэсэн тэр нэг юм weight буюу те үр дагавраа ингээд жоохон мэдрээд харамсаад санаад тэгээд ирэхээр ер нь энэ хүн чинь бас ийм сайхан зан чанаруудтай байна тийм ээ. Ийм зүйл надад хийж исэн юм байна. Бид хоёр хамт байхад ийм байсан, тийм байсан гэх нэг юм өнгөрсөн дурсамжуудаа хүртэл ингэж эргүүлж тунгааж бодоод тэгээд өөрийнхөө хийсэн үйлдэлтэй харамсаад таны сайн сайхан зан чанаруудыг ингээд эргэж олж хараад тэгээд ирэхээр сэтгэл санаа нь дээрдээд энэ хүн арай илүү зөрөгтэй хүчтэй болно. Холбоо барьж үйлдэл хийх. Одоо бол ер нь бол нэлээд тунгааж бодсон, яарахгүй байгаа тийм байдалтай харагдаж байна. Бүр ерөөсөө огт үйлдэл байхгүй гэж бол харагдсангүй. Гэхдээ ер нь ингээ байгаа байдал нь бол энэ харамсал, энэ мэдрэмж тийм ээ, таныг санах энэ мэдрэмжтэйгээ жоох ингээд сууж өөрөө тэрийг ингэж ойлгох тийм цаг хугацаа нь. Энийг нь ч гэсэн та энэ цаг хугацааг нь энэ хүнд ингээ хангалттай өгөх хэрэгтэй. Тэгжиж тэр мэдрэмжээ илүү сайн ойлгоод арай нэг дөрвтэй үйлдэл хийхээр байгаа байхгүй юу? Хэрвээ та ингээ хойноос нь юм хүн бичээд хүү чи яач уу ич үү гэл те арай дэмжиж байгаа юм биш үү, ингэж байгаа юм биш үү гэл юм хэлэх юм бол улам цаашлна энэ хүн. Улам цаашлна. Тийм болохоор одоо өөрт нь энэ харамсах цаг хугацааг нь олгож өгөх хэрэгтэй юм байна гэж байна шүү. За, Oracle хүзээр авч үзье. Group 1-ийг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүн Group 1-ийн рүү холбоо барих нь ямар бодолтой байна вэ? Энэ хүзээр дахиж л гарч ирээд байна да. Гэхдээ одоо танд сануулгатай бол нэг амар найдаал тийм ээ, нэг амар энэ хүнийг хүлээгэл ингэх хэрэггүй гэж тэг чинь. Тэгэх юм бол та өөрөө ингэ сэтгэл санааны хувьд ингэ хямраад байгаа байхгүй юу? Хэлж байгаа мессеж нь бол тийм ээ, та өөрөө өөрийнхөө энэ энергийн хэлбэлцэл, өөрийнхөө энэ frequency-гээ тэгээд өөрийгөө ингэж эерэг emotion, эерэг мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлтөй байлгаад өөрийнхөө энергийн хэлбэлцлийг тогтвортой тэгээд илүү өндөр түвшинд байлгаарай гэж юм. Тэгээд дахин бясалгал хийгээрээ өөрийгөө одоо энергийн хувьд илүү хүчтэй, илүү хамгаалсан тийм байдалтай байгаарай. Тэгээд бас нэлээд тайван байгаарай гэж болох үзүүр дахин сануулж байна шүү. Тэгэхээр энэ хүний энэ бодол модал инээтрийг гэсэн юм нь бас нэг таныг илүү ингэж зовоогоол тийм ээ. Та энэнд илүү их энерги зарж илүү өөрийгөө шаналгахгүй. Тэгтээ тэр хооронд энэ хүн бол өөрийнхөө энэ бодол модлоо зэгцлээд бол хүрээд ирэх юм байна. Нэг амар таныг хүлээгээл найдаал, итгэл найдвар тавиал ингэж суу гэж бол ерөөсөө хэлэхгүй байна шүү. За одоо бүгдээрээ ер нь танд юу хэлхийг хүсэж байна вэ гэд мессежтэй Oracle хүзрүүд авч үзье. За, Group 1-ийг сонгосон хүмүүсийн харилцаа холбоогүй байгаа хүн Group 1-ийнхэнд юу хэлмээр байна вэ? Unblock me. You hurt me. Need time to heal. You feel like home. Something to say. За, unblock me буюу намайг блокноос гаргаа. Би чамайг санджийн буцаж холбогдмоор байна. Тэгээд намайг блокноос гаргаад
гаргаарай. Literally or energetically одоо жинхнээсээ сошиал дээр блоклцсон ч юм уу эсвэл энергийн хувьд энэ блокносоо гаргаач. Тэгээд хоёлаа ярилцъя, надад хэлэх зүйл их байна гэж хэлж байна. За блоклсон хүмүүс байвал блокносоо гаргаарай. Тэгэхдээ бас энергийн блокийг бас ярьчих болно тийм ээ. Бид нэр түрүүн зөндөө энэ энергийн хэлбэлцлийн талаар ярьсан. Таны ингээд сөрөг энерги өөрөө блок болоод энэ хүн бас тэрийг мэдрээд ингээд зогтаад байгаа гэж магадгүй би шүү. You hurt me буюу чи намайг өвтгсөн. Болсон бүх зүйлс намайг амар өвтгөж байна. Надад ингээд өөрийгөө идгэх цаг хугацаа хэрэгтэй байна. Need time to heal. Дахиад идгэх цаг хугацаа хэрэгтэй байна. Яг одоо би болохоор өөрийнхөө идгэрэл болон өөрийгөө хайрлах тал дээрээ илүү анхаарах тийм орон зай дээр байна. Энэ бол чиний талаар биш, энэ бол миний талаарх асуудал. Тэгэхээр нэлээ их зүйл ингээд бодож тунгаагаад тийм ээ өөрлөгөө ингэж өнгөж хараад байна гэсэн энергитэй байсан. Тэгэхээр бас өөрт нь болсон зүйлсийг процесс хийж өөрийгөө идгэх тийм шаардлага байгаа байх. You feel like home. Чи яг гэр шиг мэдрэгддэг. Чамтай хамт байхаар ийм simpler times буюу энгийн цаг хугацаанууд ингээд санаанд ордог. Чи надад маш их ийм аз жаргал болон тайван байдлыг авчирдгаа гэдэг чинь. Тэгэхээр хамт байхад бол та хоёр бас нэг нэгэндээ тухтай, тийм ээ халуун дулаан мэдрэмжийг төрүүлдэг тийм хүмүүс байсан болов уу гэж харагдлаа. Something to say буюу хэлэх зүйл байна. There's something I really want to share with you. Надаа ингэж чамтай ярилцаж ингэж хуваалцах тийм зүйл байна. Тэгээд чамд хэлэх зөв цагаа би ингээ хүлээж гин гэж хэлж байна. Тэгэхээр энэ хүн бол хэлж ярих зүйлстэй. Тэгтээ болсон зүйлс энэ хүнийг өвтгсөн. Та хоёр бол хин хинэн л нэг энийг ингээ шалхлуулсан юм шиг. Тэгээд идгэх юм хугацаа энэ хүнд ер нь бол хэрэгтэй байна гэж хэлж байна. За энэ одоо өөр хүзрүүс дахиад нэг авч үзье. За групп нэг сонгосон хүмүүсийн харилцаа холбоог байгаа хүн групп нэг хэмжээ хэлэх юм. Ой. Can't pretending that I'm okay without you. Чамгүйгээр байхдаа би зүгээр байгаа гэж ингэж дахиж pretend жүжиглж чадахгүй нэ, дүр үзүүлж чадахгүй нэ. Keeping tabs on you одоо чамд юу болж байгаа гэдгийг би ингэж шалгаж идэг гэж байна. Тэгэхээр таны сториг ч үздэг ч юм уу тийм ээ. Сошиал дээр бас таныг юу хийж явж байгаа, яаж байгааг бас ингэж шалгаад хардаг байх. You're my everything. Чи бол миний бүх зүйл. You're the best thing that has happened to me. Чи надад тохиолдсон хамгийн сайхан зүйл. Тэгээд I'm a mess right now. Би одоо бүр юм амар юм замбраагүй байдалтай байна гэж хэлж байна. За одоо бүгдээрээ 2 дугаар группийн уншлага руу орцгоё. 2 дугаар группийн маань энэ The Siren гэдэг хөзрийг сонгосон байгаа. 18 гэсэн тоотой. За тэгэхээр энэ хөзрийн утга болохоор маш юм гоё зүйлийг сонсоод тийм ээ чихээрээ эсвэл өөрийнхөө ингээд төсөөллөөрөө ямар нэгэн зүйлийг одоо сонсоод тэгээ siren-ы дууг сонсоод нэг юм мөрөөдлийн ертөнц рүү ороод ингээд гүнзгий ингээд доошоо явдаг да үлгэр томгууд дээр их гардаг тийм ээ тэгээд яг тийм утгатай. Тэгэхээр siren-ы утга нь одоо энэ харилцаан дээр яаж гарч ирж байна вэ гэхээр ерөнхийдөө энэ харилцаа бас нэлийн ойлгомжгүй зүйл айгүй ихтэй өөрийн гэсэн юм төсөөлсөн ургуулж бодсон зүйлс айгүй ихтэй тэгээ ингээд ургуулж бодсон зүйлс тэгээ өөрөө ингээд тэрэндээ бүр ингээд гүнзгий автцсан харилцаандаа бүр ингээд гүнзгий орцсон байгаа юм болов уу гэж харагдаж байна. 18 гэсэн тоо өөрөө болохоор уламжлалт хөзөр дээр moon буюу сар гэсэн хөзрийг илэрхийлдэг. Тэгээд сар гэсэн хөзөрч бас утга нь бол нэлийн төстэй. Маш их юм emotional тийм ээ сэтгэл хөдлөл мэдрэмж ихтэй хэрнээ юм бүхэн айгу ойлгомжтой ил тод биш нууц зүйлс ихтэй тэгээд төсөөлж ургуулж бодсон зүйлс ихтэй тийм харилцааг сар гэсэн хөзөр илэрхийлдэг.
Тэгэхээр ерөнхий энерги нь бол ингэж харагдаж байна. За би дахиад 2 oracle хүзэр гаргаж авсан. Тэгээд 2 хүзэр унжирсан л дээ. Rejoice in celebration буюу юм баяр тэмдэглэлт зүйлсийг ингэж тэмдэглэж байгаа гэсэн утгатай юм да. Гэхдээ энэ бол уламжлалт хүзрөөр 3 of cups буюу 3-ын аяга. Тэгээд throat chakra буюу хоолын хүрд гэсэн хүзэр гарч ирсэн. Тэгээ энэ хоёр бол гол нь хоёулаа доошоо гарч ирсэн. Тэгэхээр энэ харилцааны ерөнхий энерги гэхэд болохоор хоорондоо бас ингэж холбоо байхгүй тийм ээ. Хоорондоо одоо мэдээч харилцаа холбоогүй уншлага үзэж байгаа юм чи харилцаа холбоогүй хүмүүс л орж ирж сонсож байгаа байх л та. Гэхдээ энэ группийн хувьд болохоор ялангуяа харилцаа холбоогүй болоод бас удсан хүмүүс байж магадгүй. Тийм ээ. Хинхэнийхээ одоо юу хийж байгаа, юу мэдэрч байгаа, юу бодож байгаа гэдэг талаар ер нь айгу юм баг зэргийн ойлголттой бас өөрийнхөө ингэж төсөөлж өөрийнхөө бодож байгаагаараа нөгөө хүнээ харж байгаа ч юм уу. Тэг бодит байдлыг бас амар юм тодорхой мэдж байгаа хүмүүс биш байх гэж бол харагдаж байна л да. Хоолын хүрд доошоо харж гарч ирж байгаа гэхээр хилээгүй зүйлс амар их байгаа гэсэн утгатай. Тийм ээ, хилээгүй ингээд дотроо хадгалсан зүйлс. Ер нь хоолын хүрд жоохон бөглөөтэй байна гэсэн үг байгаа байхгүй юу? Тэгэхээр бас нэг side note буюу тийм нэг зүйлийг хэлэхэд бол хоолын хүрд бөглөөтэй үед хамгийн хурдан хоолын хүрднийхээ бөглөө гаргах арга бол ерөөсөө дуулах гэж үздэг. Заавал гоё дуулах албатай биш, зүгээр л өөрийнхөө ингэж хоолойг тийм ээ бүхэлд нь ингэж гаргаж дуртай дуугаа дуулж бас ингэж хөгжүүлдэж нарийц ингэж караоке ордог ч юм уу. Тийм байдлаар ер нь хоолын хүрднийхээ бөглөөг бас гаргах нь зөв. Хэрвээ тэгээд бас гарахааргүй байвал та одоо тэр хүнд хэлээ гэсэн зүйлсээ амаараа ингэж чангаар ярьж бас заавал тэр хүний өдөс биш ч гэсэн ганцаараа байхдаа ч юм уу ярьж тодорхой уудалж гаргаж ирж хоолын хүрдний бөглөөсийг тайлж болно. Бас нэг харагдаж байгаа юм нь болохоор энэ харилцаанд ийм 3 дахь этгээдийн энерги бол орж ирж байна л да. 3 дахь хүчин зүйлсэн энерги. Тэгэд энэ нь болохоор за 3 дахь этгээд нь хүнч байж болно, нөхцөл байдалч байж болно тийм ээ. Ямар нэгэн байдлаар та хоёрын харилцаанд өөр нэгэн саад гарч ирсэн болохоор энэ харилцаа ингээд одоо бол ямар ч юм холбоогүй байгаа гэж бол харагдаж байна. Хоорондоо уулзаагүй бас удсан хүмүүс байх гэж харагдаж байна. 3-5 сар, 3-5 жилч байж магадгүй бүр нэгээ мэддэг болоод удсан ч хүмүүс байж болохоор харагдаж байна. За эхний асуулт нь болохоор ер нь бол ерөнхий энергийн чек нь хийгдэн л дээ. За тэгээд бүгдээрээ эхлээд энэ харилцаа ер нь өмнө нь ямар байсан, ер нь яагаад холбоогүй болсон юм болоо гэдгийг нь үзье. Групп 2-ыг сонгосон хүмүүсийн маань бол харилцаа холбоогүй байгаа хүнтэй ер нь яагаад холбоогүй болсон бэ? Харилцаа нь ямар байсан, яагаад холбоогүй болсон бэ? Тэ бүгд орж ирэх юм бах та. Амар юм frustrating гэж ярьдаг штэ. Одоо ингээд бухимдсан одоо хийж чадах зүйл ерөөсөй байхгүй болцсон юм шиг. Тиймэрхүү жоохон тийм хэцүү мэдрэмж орж ирж байна л да. Уур бухимдал байна. Бас болгож бүтээх гэсэн хүсэл байсан байна. Тэгсэн ирнэ ингээд өөр хийж чадах зүйл ерөөсөй байхгүй болсон гэж хэлж байна. Тэгэхээр энэ үзэгчдийн маань хувьд байж магадгүй. Эсвэл нөгөө
хүний хувьд ч байж магадгүй. Ер нь бол энэ хүн одоо тогтвортой харилцаа ч юм уу амлаж болж чадхааргүй л байсан байна л да. Тийм. Тэрийг л юусэн амлаж чадхааргүй байсан гэдгийг чинь тогтвортой харилцааг таны хүссэн зүйлийг л өгч чадхааргүй байсан. Тэгэхээр энэнд за олон хүчин зүйл бол байж болно тийм ээ. Hierophant юг ярьдаг вэ гэхээр бүр шашны асуудлуудыг ч ярьж болно. Эсвэл хоорондын ийм амьдралд чухал гэж үздэг зүйлс нь одоо зөрчилддөг ч юм уу тийм ээ. Нэг нь хүүхэд хүсдэг байхад нөгөөх нь хүсдэггүй ч юм уу тийм ээ. Хоорондын шашны ялгаа, соёлын ялгаа гэдэг ч юм уу, насны ялгаа ер нь л нэг тийм жоохон болохгүй харилцаа байсан юм болов. Тэгээд тэрийгээ тэгтээ хин хинээ ингээ мэддэг. Тэгээд ерөөсөө яг юм хүссэн аз жаргалтай гэр бүлийн ч юм уу ирээдүй харж юу чадахгүй байсан байна л да. Тийм харилцаа харж чадхааргүй, болохооргүй, бүтгэхэргүй байсан. Энэ харилцаанд одоо юу ч хийхэд амар хэцүү. Юу ч хийгээд гол нь нэмэргүй байгаа хгүй юу. Тэр нь ингээд амар бухимдал төрүүлмээр. Тэгээ тэр нь одоо ингээд нөгөө хүндээж бухимдах хэцүү, нөхцөл байдалд бухимдах ч хэцүү тийм ээ. Тэгээд ер нь ингээд жоохон бууж өгсөн энерги орж ирж байна. За тэр хүний зүгээс ч тэр, таны зүгээс ч тэр жоохон тийм бууж өгсөн энерги. Энэ хүзэр бас юм ажил төрөл үүсгэхэд ер нь дайггүй хүзэр юм байлээ. Би саяхан авсан хгүй юу. Тэгээд дахиад нэг орж ирж байгаа мессеж чинь таны яг бодож байгаа хүний хувьд ер нь юм амьдралд нь бас нэлээд их зүйл болж исэн юм байна л да. Ажил, карьерийн хувьд ч юм уу, амьдралын хувьд ч юм уу нэлээд юм ачаалалтай байсан. Тэгээ тэрийгээ бол танд хэлсэн байгаа хгүй юу. Ингээд одоо миний амьдрал нэг иймэрхүү, одоогийн байдлаар нэг иймэрхүү байгаад байна. Та бол ер нь тэрийг мэдчихсэн. Хийх зүйлс ихтэй тийм ээ. Одоо юу гэдэг амьдралд нь бас асуудал гарч марсан. Тэрийгээ зохицуулах шаардлагатай ч юм уу. Ер нь л ингээд айгүй юм завгүй нэг юмны төлөө ингэж явж байгаа тийм энерги байгаа хгүй юу тэр хүний зүгээс. Тэгэхээр тэрнтэй бас холбоотой. Нэг ингээд танд сэтгэлгүй, тантай хамт байх хүсэлгүй энтертэй биш. Энэ хүнд ингэж харилцаанд гаргах тийм энерги айгүй бага байсан болов гэж бас харагдаж байна. Тэгээд илүү их юм ачаалал, илүү их юм хариуцлага ч юм уу те эсвэл драма ч юм уу, маргаан муудалцаа нэг юм complicated асуудалтай зүйлсийг амьдралтаа оруулж ирэхийг бас хүсээгүй гэж хэлж байна. Тийм зүйлсийг handle хийж, тийм ээ, тийм зүйлсийг амьдралтаа байлгаж чадхааргүй байсан байгаа хгүй юу? Энэ хүний энерги бол энэ хүний байгаа байдал нь болохоор. Тэгээд ерөөсөө л яг энэ харилцаанд ирээдүй харж хин чадаагүй гэж хэлж байна да. За Oracle card авч үзье. Шок хоёрыг сонгосон хүмүүс юм аа. Холбоогүй байгаа хүнтэйгээ харилцаа. Яагаад холбоо харилцаа болсон бэ? Хоёрыг сонгосон хүмүүсийн маань харилцаа нь яагаад холбоо харилцаагүй болсон бэ? Ингэж хэлж юм л да. За энэ одоо хүзэр болгоны орчуулгын чааши.
гар гараасаа атгаад deepening bonds гэж байгаа хгүй ингээ харилцаагаа гүнзгийрүүлэх гар гараасаа ингээ атгаад хөдлөлц тэгтээ ингээд оноо тоолохгүйгээр гэх юм да. Ер нь бол ингээд харахад яг энэ харилцаанд ямар шалтгааны улмаас энэ харилцаа болохгүй бүтэхгүй вэ гэдгийг ингээд айгүй их хараад байгаа юм шиг харагдаж байна л да. Тэгтээ ингээд яг нөгөө мэдрэмжэндээ хайрандаа итгэхэд ч юм уу те за ер нь яг ингээд болгож бүтээ тэмцэе гэсэн энерги жоохон бага суулгаа байхгүй. Тэгээ тэрний оронд болохоор ийм шалтгаануудын улмаас энэ харилцаа болж бүтэхгүй дээ гэд ингээд тэр шалтгаануудыг нь илүү их бодоод ер нь холбоо харилцаагүй бодлоод ер нь харилцаагаа дуусгасан юм уу да. Тэгтээ энэ харилцаанд болохоор хайр айгүй их байсан байна л да. Би биэндээ үнэхээр юм сэтгэлтэй хайртай байсан. Надаа ингээ харахад бол нэг тал нь арай нэг юм ус энергитэй, нөгөө тал нь гал энергитэй тийм хүмүүс юм болов уу гэж харагдлаа. За ордуудын хувьд болохоор арслан, хумх, үхэр тэгээд нум, хонь бас агаар ордууд харагдсан. Усны ордууд ч гэсэн харагдчихл байна л да. Ер нь бүхэл ордууд л гарч ирж байна. Тэгж харагдчих шүү. Тэгээд тэгтээ ингээд харилцаа хичнээн дууссан байгаа ч гэсэн бас нэг ингээд жоохон хүлээгээд хараад идэг тийм ээ. Ер нь сэтгэлээсээ бас ингээд тавьж явуулж чадахгүй байгаад байна л да. Ялангуяа эмэгтэй энерги нь тэгээ тийм болохоор үнэхээр сэтгэл байдаг болохоор бас ингээд хүлээгээд хараад ямар нэг үйлдэл хийх болов яах бол гэд ингээд жоохон бодоод тэрнээсээ үүдэлтэй ингээд ургуулж төсөөлж бодсон зүйлс айгүй ихтэй тийм харилцаа байна гэж хардлаа. За одоо болохоор бүгдээрээ таны үзүүлж байгаа хүн холбоо барих нь уу, ер нь холбоо барих талаар юу гэж бодож байна вэ гэдгийг нь харна. За групп 2-ыг сонгосон хүмүүсийн харилцаа холбоогүй байгаа хүн нь групп 2 руу холбоо барих уу? Ер нь ямар бодолтой байна вэ? Талаар бодолтой байна. За холбоо барих уу гэхэд бол ер нь магадгүй. Холбоо барих хүсэл нь бол айгүй их байна. Холбоо барих хүсэл нь байна. Тэгтээ ингээд жоох ингээд гацаад эргэлзээд ер нь хүлээж авах болов, миний сэтгэлийг хүлээж авах болов гэд ингээд одоо эргэлзээд ч юм уу те ер нь л яахаа мэдэхгүй амар гаццсан байдалтай байгаа. Тэгтээ холбоо барихыг бол хүсэж байгаа гэж хэлж байна. Яагаад вэ гэхээр одоо таныг сошиалар дагдаг ч юм уу хардаг бол ер нь л ийм амар гоё болцсон байна гэж харсан. Өөст амар гоё, ямар сэтгэл татам улам л өнгө орол улам л гоё боллоо байна гэж харсан байна. Тэгээд тэр нь болохоро ингээд сэтгэлийг нь ингээд жоохон хөдөлгөөд ч юм уу те дахиад ингээд татагдж байгаа ч юм шүү, тийм мэдрэмж төрүүлсэн гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь болохоор та бас одоо өөр дээрээ нэлээд сайн ажилласан болохоор таны энергийн хэлбэлцэлч гэсэн ер нь юм нэлээд өссөн байгаа байхгүй юу. Өөртөө илүү ихтэй болсон, өөрийнхөө одоо гадаад болон дотоод үзмжиндээ тийм ээ маш сайн анхаарч ийн, өөртөө ер нь бол нэлээд арчаатай ингэж өөрийгөө айгүй хайрлаж байгаа гэж бол хэлж байна л да. Тэгээд тэр нь болохоор энэ хүнд илүү юм inviting, юм дуудаж байгаа юм шиг тийм
мэдрэмж төрүүлсэн гэж хэлж байна. Тэгээд ирэхээр ингээд сэтгэл нь хөдлөөд тийм ээ. Нэг юм тантай холбоо барьмаар байгаа хгүй юу? Тантай ингэж уулзмаар ч юм уу, тэг холбоо тогтоомоор миний сэтгэлийг хүлээж авах болов яах бол гэнгээ бодоод байгаа. Тэгтээ бас нэг хэлж байгаа юм нь болохоор энэ хүн тантай холбогдсон ч гэсэн ерөөсөө ингэж нэг юм жоохон бацаан энергитэй холбогдож болохгүй гэдгийг одоо мэдчихээн тийм ээ. Ямар нэгэн байдлаар тантай арай нэг юм зөв байдлаар яг юм зөв хүн шиг тэгж холбогдмоор байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг холбоогүй болоод удсан бол юу ч болоогүй юм шиг гинт гарч ирээл юу байна нэтрийг гэхээргүй тэхийг бас хүсэхгүй байна гэж юм. Тэгвэл угаасаа өөрийг нь хүлээж авахгүй гэж мэдж байгаа. Тэгтээ энэ хүн яаж хөдөлмөр байна вэ гэхээр арай нэг юм хүн шиг арай нэг зөв байдлаар одоо өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөөд тийм ээ. Одоо юу гэдэг сайн уу өмнө нь ингээд тийм юм болоод ингэж холбоогүй чимээгүй алга болсон уучлаарай гэдэг ч юм уу ингээ бурууга бүх зүйл хийсэн бол бурууга хүлээгээд арай нэг өөр байдлаар холбогдъё гэж бодож байгаа. Тэгтээ тэгжиж бас өөрийнх нь ингээд өөрийг нь хүлээж авах тийм шанс нь тийм ээ нэмэгдэхээр байгаа хгүй юу энэ хүний хувьд. Тэгтээ амар юм гаццсан байдалтай байна ер нь бол. Яг яхаа мэдгүй яг юу гэж хэлэхээ мэдгүй ч юм уу тий ер нь яхаа мэдгүй ингээд жоохон ангайцсан байж байгаа харагдаж байна. Толгойд нь бас олон бодлууд орж ирээд байгаа хэл та. Олон янзаар төсөөлж бодоод ч юм уу. Ер нь юм төсөөлж бодсон тийм энерги айгүй ихтэй харилцаа. Тэгтээ харилцаагаа бүрэн ингээд дуусгамааргүй байгаа хгүй юу? Ямар нэгэн байдлаар ингээд буцаад ингээд үргэлжлүүлээд тийм ээ. The world card доошоо харж гарч ирж байгаа гэхээр ингээд үргэлжлүүлээд ингээд cycle-ийг үргэлжлүүлээд явах гад байна гэсэн утгатай. Дуусгамааргүй байна. Бас таныг алдмааргүй байна. Одоо ийм ингээ гоё болцсон байгаад идэг. Өөр хүмүүс бас азаа үзчихэл байгаа ах та гэдэг ч юм уу. Өөр хүнд алдахгүймсэн гэсэн тийм бодол бас байна. Тэрэндээ ер нь хөтлөгдөөд явж холбоо барихаар юм шиг бол харагдаж байна шүү. За, Oracle хүзээр авч үзье. Group 2-ыг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүн нь group 2 руу холбоо барих уу? Холбоогүй байгаа хүмүүс нь холбоо барих уу? Ой. Sudden wealth гэнэ үү? Prayers denied divine wrath, unforgiven sins. Өөрийгөө бас уучлах чадахгүй л байгаа юм байна л да. Өөрийгөө уучлах чадахгүй болохоор одоо намайг яаж уучлах вэ тийм ээ? Coming to light. Ер нь аль таныг өөрийг нь уучлахгүй байх гэж бодож байгаа. Тэгээд энэ хүн бол тэгтээ бас ингэж өөрийгөө илэрхийлж тантай холбогдож яг ингээд ойлгохдохгүй байсан зүйлсийг ойлгомжтой болгохыг юмсыг тодорхой болгохыг гэсэн тийм хүсэл бол байна. Justice is coming буюу одоо яг шударга ёс ирж байна гэдгийг чинь тийм ээ. Энэ justice гэсэн хүзэр угаасаа балансгүй байсан харилцааг баланстай болгох гэдэг ч юм уу тийм. Буруу зүйл хийсэн бол тэрнийхээ хариуг хүртэх гэдэг ч юм уу. Ер нь шударга ёсны өмнө шүүгдэхийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ хүн бол ингээд шүүхийн өмнө гараад өөрийнхөө ингээд хэрэгээ танилцуулаа тийм ээ. За би бол ер нь ийм буруутай ийм хүн. Гэхдээ ингээд ийм бодолтой байгаамаа, ийм сэтгэлтэй байгаамаа намайг хүлээж авах уу? Намайг өршөөж уучлах уу? гэсэн байдлаар орж ирэх гээд байгаа байхгүй. Тэгээ ингээд шүүх хүн нь болохоор та байх гэдэг тийм ээ. За яг чиний хийсэн сайн зүйлс чинь юм байна, муу зүйлс чинь юм байна гэдээ одоо ингээд жигнэж үздэг ч юм уу. Тэр бол жишээ байлаа. Гэтэ тэгж харагдаж байна шүү. За бас нэг хэлэх юм нь болохоор одоо 8 сарын 6-наас эхлээд сугар гараг угаасаа жинлүүрийн ордод орсон.
харилцаа холбоон дээр нэлээд их юм баланс авчирна. Тэгээд миний ойлгосноор болохоор яг ийм justice буюу шударга ёсыг харилцаанд угаасаа авчирна. Тэгээд нөлөө нь харилцаа болгон дээр өөр нөлөө нь мэдрэгдэх байх. Тэгтээ жинлүүрийн орд болохоор хичнээн ингээ зөөлөн юм шиг хэрнээ. Амар Венус гаргаар, сугар гаргаар удирдуулдаг зөөлөн орд юм шиг хэрнээ. Бас хатуу чанга үедээ хатуу байдаг тийм ээ. Шудраг ёсны талд ордог зөв бурууг одоо ингэж чинлэж байнга хэмждэг. Тэгэхээр энэ харилцаанд ч гэсэн ер нь ингээ бидний бүхэл амьдралын харилцааны хувьд тантай яг зөв харьцаж, таныг хүндэлж тийм ээ. Тантай шудраг харьцаж байгаа, үннээ хэлж байгаа тийм харилцаанууд нь амьдралд үлдээд тэгж чадахгүй харилцаанууд нь бол амьдралаас явна гэсэн нэг тиймэрхүү тайлбар бол явж байна лээ. Надад бол гоё санагцсан. Тэгэхээр энэ харилцаанд бас нөлөөлөхөөр харагдаж байна шүү. За одоо бүгдээрээ танд ямар юу хэлхийг хүсэж байна вэ гэдэг үзье. Танд ер нь юу хэлэхээр байна вэ энэ хүн? За харилцаа холбоогүй байгаа хүмүүс маань групп 2-ыг сонгосон. Харилцаа холбоогүй байгаа хүн нь групп 2-ын юу хэлэх байна вэ? Will you listen? Чи намайг сонсох уу? Run away. Others' opinions. You're mine. You're my favorite person. За чи намайг сонгох уу? Чамд ингэж хэлхийг хүсэж байгаа өчнөө олон зүйлс байна. Чи ингэ бүгдийг нь сонсоод надад итгэх үү гэж тэгж байна. За хэлэх зүйлс угаасаа ер нь бол ихтэй хүн байна тийм ээ. Run away буюу ингээд зүгтах. Would you pack a bag and надтай одоо зүнхээ паклаад зүнхээ аваад надтай хаваад уулзах уу? Би зүгээр л ингээд дэлхийгээс ингэж холдоод зүгтаад зөвхөн чамтай ингээд хойлохнаа байхыг хүсэж байна гэж хэлж байна. Амьдралынхаа асуудлуудаас ингээд зүгтаад бас ингээд тантай хойлохнаа хамт байх тийм хүсэлтэй байгаа юм болов уу? Хэрвээ өөрийнх нь хүслээр болдог бол тийм ээ хаваа маваа гэд хоёул газар хэлж байна. Others' opinions буюу бусдын бодлууд. Одоо би болохоор миний culture гэхэр чин соёл эсвэл юу гэдэг гэр бүлийнхний одоо намайг яаж амьдрах хэрэгтэй вэ гэсэн тийм итгэл үнэмшилт ингээд амар юм баригдсан байна. Би тэгээд тэр хүмүүсийн итгэл үнэмшлээс өөрийгөө ингэж хязгаарлахаа болоод тэндээс ингээд гарч явах гээд ажиллаж байна гэж байна. Your mind буюу чи бол минийх чамайг өөр хүмүүс авч чадна гэдгийг мэдхээр надад амар юм миний уур хурж байна. Энэ токсик үү? Тэгтээ надад бол хамаагүй би ингээд дэлхийн ертөнцид чи минийх гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна гинэ. Тэгэхээр түрүүний гарч ирсэн хүмүүстэй ингэж өөр хүмүүс бас таныг ингээд авчих байх гэсэн нэг тийм айдас бол байна гэсэн дээ. Тэр бол бас орж ирлээ. Ямар нэгэн байдлаар гэр бүлийн ч юм уу те соёлын шашны тиймэрхүү ялгаануудаас бас хамааралтай зөрчилдөөн дотор нь бас явагдаад байгаа байж магадгүй гэж харагдлаа. Тэгээд you're my favorite person. Чи бол миний хамгийн дуртай хүн. Ямар нэгэн сайн болон муу зүйл тохиолдсон ч байж бол ингээд миний хамгийн түрүүнд залхахыг хүсдэг хүн. Тэгээд миний хамгийн түрүүний бодол болохоор чамтай ингээд өөрийнхөө мэдээг хуваалцах байдаг. Чи бол миний хүн гэд тэгж байна. Ер нь бол ярилцмаар л байд юм байна. За одоо энэ хөдрөөс асууя. За групп 2-ыг сонгосон хүмүүсийн бодож байгаа үг нь групп 2-ынхантай хоёрынд юу гэж хэлэх юм бэ? I'm a mess right now. Taking time to find myself again. Би бол ерөөсөө амар юм mess буюу юм
амар замбраагүй байдалтай байна л гэж байна л да. Taking my time to find myself again. Өөрийгөө ингэж дахиж олох тийм цагийг би өөртөө авч байна. Чамааг ингэж move on хийгээд тийм ээ ингээ харилцаанаас ингээ явж байгаа гэдгийг харах ерөөсөө ингээ намайг бүр алж чинь. Гэтэ би чамд одоо хамгийн сайн сайхныг л хүсэж байна гэдэг чинь ер нь тийм жоохон хардсан, харамлсан тийм энерги бол байна шүү. You're everything I want and need. Чи бол миний хүсдэг болон хэрэгтэй бүх зүйл юм аа. Тэгээд everything reminds me of you. Бүх зүйл надад чиний талаар санагдуулдаг гэд тийж байна. За тэгэхээр надад харахад бол энэ хүн бас гариг иргэсийн нөлөөнд бас өртөөд ч юм уу те. Ер нь бол ингээд нэг юм тисч удаан ингэж холбоогүй байх тийм энерги нь ер нь бол ингээд тисгүй бас задарч болохоор хол харагдчих шүү. Ойлгогдож байгаа бах тий. Ер нь их удаан тисгүй юм шиг харагдаж байна гэж хэлэх юм байна. За YouTube-ийн уншлагаа ингээд дуусгая. Тэгээд нэмэлтээр болохоор танаас энэ хүн юу мэдэрдэг вэ гэх бүгдээрээ мэдрэмжийг нь асууна. Тэгээд хэлэх зүйлсээ нуулгүй хэлбэл энэ хүн ер нь танд юу хэлэх бол гэж асууна. Тэгээд энэ харилцаанаас та юу ойлгох хэрэгтэй вэ? Ер нь танд ямар хичээл байна вэ гэж бүгдээрээ асууна. За тэгээ нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь болохоор доор description дотор тавигдсан линкээр ороод нэмэлтээ аваарай. Тэгээд мөн би комент хэсэгт pinned нэмэлтийнхаа линкийг оруулчихна. Ямар нэгэн байдлаар имэйлээр бичлэг нэмэлт явуулах боломж байхгүй гэдгийг дахин сануулъя. Тэгээд зөвхөн линкээрээ ороод тэндээсээ нэмэлтээ авна шүү. Хэрвээ ямар нэгэн техникийн асуудал гарах юм бол манай Instagram хаяг болох Clinic Energy рүү холбогдоорой. Тэгээд өөр байдлаар бас нэмэлт авах боломж байгаа гэдгийг сануулъя. За YouTube-ийг орж ирж сонссон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая баяртай. За одоо бүгдээрээ 3 дугаар группийн уншлах руу орцгоё. 3 дугаар группийн маань энэ The Forest буюу аймад гэсэн хөзрийг сонгосон байгаа. Тэгэхээр энэ хөзрийн утга нь болохоор ер нь юм жоохон ингээд төөрөлтцөн тийм ээ энэ харилцааг ингээд ой модгийг харах юм бол энэ харилцаанд ороод бас ингээд зүг чигээ олж чадахгүй ингээд хаашаа ч явж исэн нэг л юм саа дотгортойгоо уулзраад байгаа юм шиг эсвэл өөр олон янзын юм саа дотгороод уулзраад байгаа юм шиг харагдаж байна л да. Бас энэ ой ер нь ингээд харанхуй байгааз тэгэхээр нэлээд их юм айцтай байгаа юм болов. Нар гарах үед харилцаа амир юм гэгээлэг гоё тийм ээ сэтгэл сэргээсэн хамт байхаар гоё мэдрэмжүүдийг төрүүлээд байдаг. Тэгсэн ирнэ хоорондоо ингээ харилцаа холбоогүй байхаар амар их юм айдас мэдрээд айгүй ганцаардсан тийм мэдрэмж бас мэдрүүлдэг гэж байна. Ер нь л энэ харилцаан дотор ороод ингээд нэлээд төөрөлдсөн сэтгэл санааны ингээ дээш доош юм хэлбэлцсэн байдал бас нэлээд ихтэй байгаа юм болов уу гэж харагдлаа. За тэгэд би бас ийм Oracle хүзрүүд гаргаж авсан. Authority буюу эрх мэдэл, тэгээд Base Chakra гэдэг үндэс хүрт гэсэн хоёр хүзэр гарч ирсэн л тийм. Тэгэхээр энэ Authority гэдэг энэ хүзэр уламжлалт тарот дээр болохоор Emperor буюу эзэн хаан гэсэн хүзрийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ хүзэр юуг илэрхийлж ийн вэ гэхээр одоо харилцааны эрх мэдэл нь харилцааны контрол удирдлага нь тийм ээ бас таны гарт биш одоо таны үзүүлж байгаа хүний гарт байгаа болов уу гэж харагдаж байна л да. Энэ хүн илүү контролтой тийм ээ илүү энэ хүний юу хийхээс айгүй их хамаарч энэ харилцааны динамик ингээд өөрчлөгдөж болохоор байгаа хгүй юу. Гэхдээ гол нь энэ хүний байгаа байдал нь болохоор нэлийн юм жоохон юм хүйтэн хүндий тэгээд үг үйлдэл нэг хийхгүй байгаа юм шиг ер нь л ингээд нэг юм хан босгоцсон байгаа юм шиг тийм мэдрэмж. Тэгээд амар юм нэг хүйтэн ханны урд зогсоол тийм ээ тэгээл юусоо ингээд нэвтэрч орч чадахгүй өөр юм гарах газар байхгүй байгаа юм шиг. Энэ хүн болохоор мэдсээр байж ээж бас нэг их үйлдэл хийхгүй үг янз бүрийн юм хэлэхгүй байгаа болов уу гэж харагдаж байна. Ер нь ингээ харахад энэ хүний байр байдал бол юу болж байгааг ер нь маш сайн мэдж байгаа. Танд ингээд ямар хуу мэдрэмж төрж байгааг, танд ямар санагдж байгааг ч гэсэн бас мэдж байгаа юм болов уу.
Тэгээд танд ямар санагдаж байна вэ гэхээр үндэс хүрд доош орж гарч ирсэн баггүй юу? Тэгэхээр энэ үндэс хүрдэнд блоктой байна гэдэг бол ер нь нэлээд юм сэтгэл санаа хямралтай байгааг илэрхийлж байна л да. Харилцаа амар юм тогтворгүй, суур байхгүй. Тэр ингээ яах нь мэддэхгүй байгаа. Тэрнээс болоод ингээ таныг айгүй хямрааж байгаа нэлээд юм айцтай байгаа гэсэн үг. Харилцаа тийм аюулгүй гэсэн мэдрэмжийг төрүүлэхгүй байна л да. Safe тийм ээ. Safe болон security мэдрэмж төрүүлэхгүй, хамгаалагдсан аюулгүй гэсэн мэдрэмж төрөхгүй байхаар ингээд айгаад байгаа байхгүй юу? Юу болох нь мэддэхгүй одоо цаашдаа бас юм болж болох одоо таныг улам илүү өвтгөж болох тийм тодорхой хариултыг авахаасаа та бас айж ин гэж хэлж байна. Тэгэхээр үндэс хүрт бүглэрсэн байхад тийм ээ юу хийж өөрийгөө тайвшруулах хэрэгтэй вэ гэхээр одоо сэтгэл санаа ингээл нилээн ингээл дээшлээл айгүй их ингээл сандраал айгаалаа да. Anxious болоод ийм үед болохоор өөрийгөө одоо өөртөө тохирсон хамгийн зөв аргаал хэрэглэх нь зөв л дөө. Зарим хүмүүс бол гадаа гарч алхдаг тийм ээ гарч гүйдэг юу хийвэл таныг ингэж тайвшруулахаар байна, илүү grounded ингэж газартаа буулгаж өгөхөр байна, ажилдаа илүү анхаардаг ч юм уу, ямар нэгэн зүйлд илүү ингэж фокус анхаарлаа өөр зүйл рүү ингэж шилжүүлдэг ч юм уу тийм ээ. Ямар нэгэн байдлаар та өөрийгөө би аюулгүй, би хамгаалагдсан гэсэн мэдрэмжийг өөртөө төрүүлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? За дасгал хөдөлгөөн бол маш сайн нөлөөлдөг. Йог хийвэл бас нэлээд сайн нөлөөлнө. Бясалгал хийгээд өөртөө тийм affirmation-уудыг хэлвэл зүгээр би ингээд аюулгүй, надад ямар нэгэн муу зүйл тохиолдохгүй гэд өөртөө ингээд сайн ойлгож суулгавал бас зүгээр. Ном унших бас тусалдаг. Юм оёх ч юм уу те нэг имийг ингэж удаан сууж хийх угаасаа хүнийг ийм grounded болгож өгдөг, тайвшруулдаг. За тэгэхээр та ер нь бол ингээд өөрийнхөө энергийн хэлбэлзэл болон энерги ингэж цэвэрлэх тал дээр нь анхаарч өгвөл бас зүгээр юм байна гэж харагдаж байна. За одоо бүгдээрээ энергийн чек рүү гаръя. Энэ харилцаа ер нь яагаад холбоогүй no contact болсон бэ? Энэ харилцаанд яг юу болов? Өмнө нь ямар байсан ч одоо ер нь яагаад харилцаа холбоогүй болвоо гэд үзье. Гурвыг сонгох хүмүүсийн харилцаа яагаад харилцаа холбоогүй болов? Ямар байсан? Юу болов? Яагаад нэг контакт болсон бэ? За энэ дээр ер нь тайлбар авах юм байна. Temperance-ийг тайлбарлаад өгч. Энэ бол ингэж харагдаад байгаа байхгүй юу? Ер нь communication буюу харилцаа холбоо одоо бие биентэйгээ ярилцах тийм ээ, хоорондоо ойлголцох, нэг нэгэн лүгөө юм бичээд тэгээд тэрэнд нь хариу бичих ч юм уу, нэг тиймэрхүү зүйлс нь
ер нь бол жоохон саадтай гэх юм уу да. Энэ хүн эцээ эцэст тань руу холбоо бариагүй. Энэ хүн эцээ эцэст танд хэлэх ёстой зүйлсийг хэлээгүй ч юм уу, нэг тиймэрхүү зүйлс болсон гэж хэлж байна. Тэг ингээ харахад энэ хоёр энерги болохоор одоо яг яагаад холбоогүй байгаа вэ гэхээс илүү яг одоогийн байгаа энерги нь ямархуу байна гэдгийг надад харуулад байна л да. Тэгээд би жоохон эргэлзчихлээ сая. Тийм яг одоогийн байгаа энерги нь яг ямархуу байна гэж хэлээд байгаа байхгүй юу. Ингээд харахад бол та бол аль хэдийн сэтгэлээ татаж авах гад одоо маш их хичээж байгаа гэж харагдчих байна. Тийм. Ер нь бол таны зүгээс энэ хүн рүү ингээ холбоо бариад ярилцъя тийм ээ. Учраа олъё гэдэг ч юм уу. Ямар нэгэн зүйл бичээд хэлээд нэг холбоо тогтоосон байхад энэ хүн тэрний хариуг нь өгөөгүй байгаа хгүй. Тэгээд энэ хүний өгөөгүй шалтгаан нь болохоор одоо надад хэлж байгаа нь бол шийдвэр гаргаагүй байна л гэж хэлж байна л да. Гэтэ юм бичиж юм ярихыг хүсэхгүй байгаадаа биш, зүгээр нэг юм шийдвэр гаргаагүй байна. За тэр нь одоо яг дараагийн асуултан дээр холбоо барих уу, ер нь юу гэж бодож байна гэдгийг бүгдийг асуун, тэгээ гарч ирэх байх. Яг одоо энэ спред дээр бол харагдсангүй. Өмнө нь болохоор одоо энэ Mercury retrograde сая будын буцах хөдөлгөөн болсон шүү дээ тийм ээ. Одоо саяхан дууслаа 2 хоногийн өмнө. Тэгэд энэ үеэр угаасаа энэ харилцаанд ийм хоорондын яриа, хоорондоо бие биенийг ойлголцох гэх мэтчлэн ийм зүйл сайгүй ийм саадтай асуудалтай болсон байгаа байхгүй юу. Энд гарч ирж байгаа энерги болохоор дандаа агаар энерги тийм ээ. Communication, харилцаа, холбоо, яриа гэх мэт зүйлсийг илэрхийлж байна л да. Тэр бүхэн ингээд асуудалтай болсон. Та бол өөрийнхөө хүртэх ёстой хариугаа хүртээгүй. Одоо хариу гэдэг нь болохоор шийтгэл биш, хариу гэдэг нь одоо мессеж байхгүй юу? Тань руу энэ хүн юм бичих ёстой байсан. Та тэрийг хүртэх хэрэгтэй байсан. Тэгсэн чинь энэ хүн холбоо бариагүй, танд хариуг нь өгөөгүй. Тэгээд энэ хугацаанд угаасаа юм сайгүй тодорхой бус байсан байна л да. Та одоо энэ хүнийг яг яагаад байгааг нь, юу бодоод байгааг нь ч юм уу те, юу хэлэх гээд байгааг нь, юунд гомдоод уурлаад байгаа ч юм уу. Энэ болгоныг ерөөсөө ингээд ойлгохгүй байсан. Гэхдээ одоо энэ Mercury retrograde угаасаа дуусаад ер нь энерги ингээд яг өөрчлөлтөнд орсон байна л да. Юмсыг арай ингээд тодорхойгоор харж эхэлсэн. Юмсыг маш тодорхойгоор харж эхэлсэн. Ийм байсан юм байна. Энэ хүн угаасаа ингэсэн юм байна. Эсвэл энэ хүний байгаа байдал нь угаасаа л ийм юм байна. Тийм ээ. Надад ийм олигтой юм амлаж надтай нэг ийм эвтэйхэн ийм харилцаа үүсгэж болж чадахгүй байна гэдэг ч юм уу. Тэгээд эвтэй найртай тийм харилцаа бас үүсгэж чадахгүй ч юм уу тий. Муудалцсан бол тэр муудалцсан зүйлсээ олигтойхон ингээ ярилцаад юмсыг ингээ тодорхой болгож чадахгүй ч юм уу. Нэг тиймэрхүү зан хандлага энэ хүнээс гарсан байгаа байхгүй юу? Тэр муудалцаагүй зүгээр алга болцсон бол энэ хүн бол энэ харилцаанд үлдэх үгүйгээ, тантай хамт байх үгүйгээ шийдэж чадаагүй. Тэрнээс болсон. Ямар нэгэн конфликт, ямар нэгэн асуудал, ямар нэг юм хэцүү зүйл амьдралдаа угаасаа хүсэхгүй байна гэж хэлж байна. Энэ хүний энерги нь бол тийм ээ хизээ тантай хамт байх вэ гэхэд юмс маш сайхан байгаа үед эвтэй найртай байгаа үед тэгээ юмс хэцүү болоод асуудал үүсээд жоохон тийм өөрөөс нь энерги гарах гад байвал илүү энерги илүү хичээл зүтгэл гарах гад байвал энэ хүн жоохон ухрах гад байдаг ч юм уу жоохон эргэлзээд эхэлдэг ч юм уу тиймэрхүү танд бол санагдсан байгаа байхгүй юу. Тэгээд та бодохдоо болохоор би энэ хүнийг ер нь сайн мэддгүү байсан юм байна. Би энэ хүнийг ер нь сайн ойлгоогүй юм байна. Энэ хүнд бас надад харуулаагүй ийм зан төрхүүд ер нь бол байсан юм байна гэдгийг одоо маш сайн ойлгож эхэлж байгаа. Тийм. Таны энерги болохоор юмсыг айгу тодорхойгоор одоо би харж байна гэж хэлж байна. Энэ хүний энерги болохоор шийдвэр гаргаагүй гэдэг нь бол хэвээрээ. Гэхдээ энэ хүн за бүгдээрээ асуултаар асуун. Гэхдээ надад одоо мэдрэгдэж байгаа нь болохоор тантай харилцаагаа эвтэй найртай болгоё. Тантай ингээд буцаж нийлье гэдэг ч юм уу тийм хүсэл бол энэ хүнд байгаа байхгүй юу.
Тэгтээ яг ийм нэг юм дорвтой алхам, дорвтой үйлдэл хийх тийм шийдвэр гараагүй ч юм уу, эсвэл яг тэгж хийж зориглохгүй байгаа ч юм уу, judgment болохоор ер нь бол эцсийн зогсоолохгүй юу. Тэгж надад харагдахгүй байна. Гэхдээ энэ хүний хүсэл, ирмэлзэл гэдэг нь бол байна гэж хэлж байна. Тийм. За, иймэрхүү зүйл хэллээ. Oracle хүзэр авч үзье. Group 3-ыг сонгож байгаа хүмүүсийн маань бодож байгаа хүн нь харилцаа холбоогүй байгаа хүн нь яагаад энэ хоёр харилцаа холбоогүй байгаа юм бэ? Тийм, ер нь бол наарс ороод гариг ирэхсийн нөлөө угаасаа амар их нөлөөлсөн байна шүү. Тийм, тэгээ нэг юм хаалттай ч юм шиг хинч одоо энэ хүний толгой бодол руу ингээ орч чадахгүй ч юм шиг өөрийгөө ч тэгж илэрхийлж гаргахгүй их тийм хатуу байдалтай бол байна л да. За, ордууд хэллээ. Ордуудын хувьд болохоор нум, арслан, хонь, матар. Тэгээд агаар ордууд их байна. Жинлүүр, хумх, ихэр. Угаасаа агаар ордууд айгүй их гарч ирсэн. За, одоо бүгдээрээ үндсэн асуулт руу оръё. Тань руу ер нь энэ хүн холбоо барих нь уу? Тэр холбоо барих талаараа ер нь бол юу гэж бодож байна? За, group 3-ыг сонгосон хүмүүсийн маань харилцаа холбоотой байгаа хүн нь group 3-ын руу холбоо барих нь юу бодож суун вэ? Тэсийг тайлбарлаад өгөөч. Star microphone тайлбарлаад өгөөч. Хүсэл нь авч зориг нь хүрэхгүй байгаа юм болов уу? Энэ хүн үйлдэл хийх гэж бас нэлийн удаа, ер нь бол удаан харагдаж байна. Бүр ингээ гаццсан энергитэй. Ингээ гаццсан. Яг юу хийхээ мэдэхгүй. Ерөөсөө л яг юу хийхээ мэдэхгүй байгаа байхгүй юу? Яахаа мэдэхгүй, юу хийхээ мэдэхгүй. Тэгээд тэрнээсээ бодлоод угаасаа нэлийн удахаар харагдаж байна, холбоо барьсан ч гэсэн. Тэгээд тэр хооронд болохоор та бол зүгээр энэ ч худлаан байна гэж ерөөсөө орхио явж байгаа байхгүй юу энэ хүнийг. Тэгэхэд
Энэ хүн болохоор энэ нэг юм гацсан энергитэйгээ бас нэлийн байхаар байна. Ер нь бол ингээ харахад таны сошиалыг нэлийн үздэг ч юм уу те таны сториг ингээд айгүй их хардаг одоо юу хийгээд юу хийж явж гин гэдгийг чинь ингээ харах гад амар их хичээж байгаа юм шиг харагдаж байна. Хизээ энэ хүн рүү холбоо байвал зөв цаг нь байх бол гэдэг дээр угаасаа гацсан байгаа. Хизээ зөв цаг нь байх бол юу гэж хэлбэл зүгээр бол гэд нэг тийм үг үйлдэл нь ер нь бол амар гацсан энергитэй. Тэгээд зөв цагаа олох гээд таны сошиалыг ер нь жоох ухаад байгаа юм болов уу гэж харагдлаа. Тэндээс бас ингээ мэдээлэл авах гад ер нь бол хичээж юм л да. Гэхдээ эцсийн дүндээ болохоор энэ хүн бол юу хийхээ бас уул нь бол юу хийх ёстойгоо мэдж байгаа байхгүй. Гэтэ явж үйлдэл хийвэл ийм л үйлдэл хийн. Тэр нь болохоор ингээд танд амар их юм уучлалт гуйгаад ч юм уу те таныг аргадаад танд өөрийгөө ингэж илэрхийлж яриад та хоёрын уулзалт болохоор амар юм сэтгэлээ онгойлгож ярих тийм уулзалт байхаар байгаа байхгүй юу. Энэ чиглэл ийм зүйл хийх ёстой гэдгийг энэ хүн бол мэдж байгаа. Яг хизээ вэ юу ямар үйлдэлээр ямар дараалтайгаар яаж үйлдэл хийх үү гэдгээ мэдгүй удаад байна. Түүнээс бол тантай уулзах хүсэл нь бол айгүй их байна л да. Тантай уулзаж тантай хамт байх хүсэл нь бол айгүй их байгаа. Яг нэг юм дөрвтэй үйлдэл хийхгүй л удаад байна. Тэгж харагдлаа. За Oracle хүзээр авч үзье. Group 3-ыг сонгож байгаа хүмүүс бодож байгаа юм group 3-ийнхтай холбоо байх нь. Justice is coming. Healing. Justice is coming. Тимэд ер нь бол энэ хүн бол холбоо байрна. Холбоо барих ёстой, хэрэгтэй гэдгийг бол мэдж байгаа. Та хоёрын энерги болохоор нэг нь ус энергитэй, нэг нь гал энергитэй тийм хүмүүс юм болов уу гэж ер нь харагдаж байна шүү. За жинлүүрийн орд нэмэгдээд тийм ээ хилэнц мэлхий тэгээд гал ортууд хонь арслан ном дахиж харагдаж байна. Уул нь бол энэ харилцаанд ийм хайр сэтгэл бол юу н байгаа хгүй юу тийм ээ. Сэтгэл бол байна, хайр бол байна. Тэгтээ тань дээр эрэхтэй энэ хүн маш зөв байдлаар ирэх хэрэгтэй. Тийм үйлдэлийг л та хүлээж авах хэрэгтэй гэдгийг бас сануулж байна. Энэ хүн өөрийгөө тайлбарлаж танаас уучлалт гуйж тийм ээ. Цаашдаа ч гэсэн өөрийнхөө үг үйлдэлтэй анхаарч одоо юу гэдэг танд ийм маш тогтвортой зүйлийг амлаж тэрэндээ хүрч тийм ээ үг үйлдэлээр танд өөрийгөө баталж харуулна гэсэн ийм үед нь л энэ хүнийг хүлээж авах хэрэгтэй. Тэгж чадахгүй байгаа болохоор бас энэ хүнтэй хамт байх энэ зам хаалттай байгаад байгаа шүү. Яг өөрийнхөө таны ингээ хүртэх эрхтэй тийм харилцааг бас энэ хүн авчирч чадахгүй юу гэдгийг тийм ээ дэлхийн ертөнц бас энэ хүнд ингээд тест хийгээд тийм ээ энэ хүнийг шалгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр асуудал нь надад бол танд байгаадаа биш энэ хүнд байгаа гэж харагдаж байна. Таны энергийн төвшөнд энэ хүн ирж чадах уу? Тантай яг нэг хэлбэлцэл, нэг химнэлт уулзаж чадах уу? Тийм ээ өөрийгөө ингэж нээж онгойлгож тантай ярилцаад яг танд таны хүртэх хэрэгтэй тийм харилцааг зөв харилцааг, эрүүл харилцааг өгч чадахгүй юу гэсэн ийм шалгалт байна гэж харагдлаа шүү. Амар том юм гараад ирлээ. Күнзгийн утгатай юм гарч ирлээ. Ерөөсөө төсөөлөөг байсан ч. За. Одоо бүгдээрээ Oracle хүзээр авч үзнэ. Энэ болохоор мессежтэй хүзээр. Тэгээд танд энэ хүн юу хэлмээр байна гэдгийг үзье. Group 3-ыг сонгосон хүмүүс гэсэн маань харилцаа холбоог байгаа хүн нь Group 3-нд юу гэж хэлмээр байна вэ?
Тэмээ хариу бичихгүй юм бол алга болсон л хүн. Soon гэж байна. Showing out. Зүгээр ингэж харуулж байгаа гэх юм уу да. I'm acting like I don't care. Битүүрийн хооронд ингээ юу болсон талаар би ерөөсөө ингээ тоохгүй байгаа юм шиг жүжиглэж байгаа ч гэсэн тийм бишээ би яг ингээд тоож байгаа зүгээр ингээд юу ч болоогүй юм шиг тэгж харагдаж байгаа мал гэж байна л да. Тэгж өөрийгөө харуулж байгаа. Ghosted буюу сүнстэй алга болсон. Тий алга болсон тийм ээ. Алга болсонд ингээ уучлаарай. Би ер нь ингээд холдож яваад толгоогоо ингэж цэвэрлэх тийм тархиа зэгцлэх тийм шаардлагатай байсан юм аа. You're so smart. Чи бол маш ухаантай. Чиний ийм ухаалаг байдал намайг амар ингэж сэтгэл хөдлөгдөг. Чи үнэхээр ухаантай. Тэгээд чамтай ийм чамтай ярих ийм харилцан яриа бол надад айгуу таалагддаг гэж хэлж байна. Your perfection чи бол ийм төгс төгөлдөр. Чиний гоо үзэгдэл намайг ингээ гайхшруулдаг. Би яаж ийм чам шиг хүнийг өөртөө татснаа бол мэдэхгүй байна. Гэхдээ би өөрт талархалтай байх болно. Тэгээд сүүн буюу удахгүй би чам руу удахгүй холбоо барина гэж хэлж байна. За дахиад нэг хүзэр авч үзье. За групп 3-ыг сонгосон хүмүүсийн бодож байгаа үнэн групп 3-ын юу гэж хэлмээр байна вэ? Don't wait around me. Намайг битгий хүлээ. I loved you more than I let on. Би ингээд чамд харуулснаас илүү чамайг хайрлсан. Би ингээд зүгтэж байна. Яагаад гэвэл би чамайг хүртэх хэрэгтэй гэж бодохгүй байна. I really fumbled you and now I'm paying the price. Би үнэхээр энэ харилцааг ингээд fumble хийсэн. Тэгээд одоо би хариугаа төлж байна. I miss us. Би ингээд биднийг санаж байна гэх юм уу та. Хамт байснаа санаж байна гэж хэлж байна. За тэгэхээр энэ хүн бол ялцчгүй ghostlоод тийм ээ. Юу ч хэлэхгүй ярихгүй алга болоод таныг бол ингээд сандаргаад anxious болоход ер нь бол зовоосон л юм байна л да. Гэхдээ холбоо барихын хувьд бол холбоо барихад байна. Жох удаан хөдөлгөөнтэй байна гэж бол надад харагдлаа. За YouTube-ийн уншлагаа ингээд дуусгая. Тэгээд нэмэлтээр болохоор танаас энэ хүн юу мэдэрдэг вэ? Хэлэх зүйлсээ нуулгүй хэлбэл энэ хүн яг юу хэлэх бол тэрийг бол бүр тайраад хөзрөөр ингэж ухаж асууна бүгдээрээ. Тэгээд энэ харилцаанаас та юу ойлгох хэрэгтэй вэ? Ямар хичээл байна вэ танд? Тэрийг асуугаад тэгээд yes or no question гэж оруулахаар болсон. Тийм болов уу гэсэн асуултыг оруулнаа. За тэгээд нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь болохоор description доторх линкээр ороод нэмэлтээ аваарай. Тэгээ би бас comment хэсгээр нэмэлтийнхаа линкийг оруулаад пинд тавих болно. Ямар нэгэн байдлаар имэйлээр нэмэлт бичлэг явуулах боломжгүй шүү гэдгийг дахин сануулъя. Зөвхөн нэмэлтээ болохоор тэр линкээрээ л ороод тэр линк дотроо үзнэ. Харин техникийн ямар нэгэн асуудал гарах юм бол манай Clinic Energy Instagram хаягаар холбогдорой. Бас өөр байдлаар нэмэлт авах боломж байгаа. Тэгээд YouTube-ийн орж ирж сонсон маш их баярлалаа. Тэгээд та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяр таа.